Эхний мэдээг хүргэе. Өнөөдөр өглөөний 11 цагт төрийн байгуулалтын байнгын хорооны хурал үргэлжлэх товтой байсан ч эрдсэнд орсон гишүүд байхгүй гэдэг шалтгаанаар хурлыг тодорхойгүй хугацаагаар хойшлууллаа. Харин энэ үйлдэлийг төрийн байгуулалтын байнгын хорооны дарга дэг зөрчиж хэд нэг талыг барьсан шийдвэр гаргалаа гэж сангийн сайд мэдэгдээд байна. Улсын хурлын төрийн байгуулалтын байнгын хороо нийтдээ 32 гишүүнтэй. Өмнөөс өнгөрсөн бям гарагт 22 гишүүний эрсдэлтэйгээр ерхий сайдыг огцруулах асуудлыг хилцэж эхэлсэн учраас өнөөдрийн хурлын эрсцийг өмнөх эрсээр тооцож хурлаа өргөжлөх ёстой байлаа. За нийтдээ 10 гишүүн үг хэлэх дутуу байсан ч эрс хангалтгүй гэдэг шалтгаанаар хурлыг хойшлуулсан юм а. За гэтэл харамсалтай нь одоо 35 минут хүлээлээ. Өмнөх эрсдэлээр бүртгүүлсэн байсан гишүүдээс 4-5 гишүү ирлээ. Тэгээ 35 минут хүлээгээд ингээ одоо эрс зүртгэхгүй гэдэг зарим гишүүд гадагшаа явсан байна. Манай байнгын хорооны 2-3 гишүүн гадагшаа явсан байна. Тийм учраас ингээд хуралдааныг хаагаад 5-ыг дахиж хурал зарлах юм тий. Болвол тий 5-ыг жиж зарлая гэсэн. Одоо байгаа манай их хурлын дэгээр их хурлын нэгдсэн жуулган дээр хүртэл эрдсэнд олцоод байхгүйгаа гişүүд эсрэг санал нь гараад явж болдог шүү дээ. Тийм үү? За ийм шалтгаанаар ингээ хойшлуулж байгаа нь бол одоо маш тодорхойгүй байдал үүсэж байна. Энэ бол одоо ямар ч энгийн иргэн ойлгохоор улсын их хурлын дэгийг зөрчлөө. Ийм дэг зөрчиж байгаа учраас тодорхой хэмжээнд одоо энэ Монгол улсын үндсэн хуулийн зөрчил үүснэ энэ асуудал дээр. За нөгөөтэйгүр төрийн байгуулалтын байнгын хорооны дарга сандаг очрын хувьд ерөнхий сайдыг огцруулах бичигт гарын үсгээ зурсан энэ ч утгаараа хурлыг хэд нэг талыг барьсан байдлаар удирдсанд сангийн сайдын зүгээс шүүмжлэлтэй хандж байна. Хурал даргалж байгаа хүн одоо улаан цайм ингээд хэд нэг талыг барьж хурлыг өөрөө удирдах нь бол бас л их л эрсдэлтэй бөгөөд их л муухай харагдаж байна. Тийм ээ, 5 дахь өдрийн хуралдааны та бүхэн харсан баг. Яаж олуулаа ганц хүнийг одоо тал талаас нь бооруулж ингэж сууж байв, тийм ээ. За дэгийн дагуу эрсдэл бүртгэлтэй ч ирээгүй гишүүдийг санал хураалтад эсрэг санал өгсөн гэж үзсэн байнгын хорооны санал дүгнэлтээ гаргах ёстойг санууллаа. Иймээс ч байнгын хорооны даргын үйлдэл үндсэн хуулийн зөрчил рүү орно гэж тайлбарлаж байна. Нөгөөтэйгүр энэ асуудлыг удаашруулах бус цаг алдалгүй шийдвэрлэж цаашлаад 2026 оны төсвийн тухай хуулийг хэлэлцэн батлахгүй бол улс орны ирээдүйд ихээхэн хүндрэл дагуулах эрсдэлтэйг онцолж байна.